Би гэгээр л хүртэл итгэмэ. Өглөгийн болон бусад чандад төрөхийг дадуулан уйлдсан ба. Өнөө миний үйлдсэн бусад буйнаар хамаг амьтны тусын тулд Бурхны утгийг олох болдог. Бурхан ном хуургын чуулганд би гэгээр л хүртэл итгэмэ. Өглөгийн болон бусад чандад төрөхийг дадуулан уйлдсан ба. Өнөө миний үйлдсэн бусад буйнаар хамаг амьтны тусын тулд Бурхны утгийг олох болдог. Хамаг амьтан амгалан хийгээд аз жаргалын шалтгааныг төгс олох болтугай. Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцах болтугай. Хамаг амьтан зовлонгүй аз жаргалаас эзэдгүүл хагцах болтугай. Хамаг амьтан ойрд шунах, холд уурлах, аль алнаас нэнгэж тэг сэтгэлээр орших болтугай. Хамаг амьтан амгалан хийгээд аз жаргалын шалтгааныг төгс олох болтугай. Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг тагцах болтугай. Хамаг амьтан зовлонгүй аз жаргалаас эзэдгүүл хагцах болтугай. Хамаг амьтан ойрд шунах, холд уурлах, аль алнаас нэнгэж тэг сэтгэлээр орших болтугай. За, яг би үгүн онол хоосон чанар гээд сэдвэр хичээл орж байгаа юм да, тийм ээ. Тэгээ нэг бол үнэндээ сайн ярьж мэдэхгүй юм да. Гэхдээ Бурхны шинд их байнга яригддаг том сэдв болохоор бас орхиж гээж болохгүй мó та гэж бодоод л ярьж байгаа. Ерөн зүгээр тэр гэгэрх гол одоо арга зүүн нь хоосон чанарыг бясалгал гэдэг. Хүмүүс нэг муу сэтгэлийг ялан дэж болно гэж Бурхны шинтнүүд яриад байна да, тийм ээ. Яаж гэх юм бол хоосон чанарыг бясалгаж хийж хоосон чанарыг таньж мэдэх юм бол хүн гэгэрнэ хариуснаа гэж л гард. Ямар учиртай вэ гэхээр одоо 84,000 муу сэтгэл байна гэж гардаг, тийм ээ. 84 муу сэтгэл. 84,000 муу сэтгэл ерөнхийдөө бол за явсаар хагаад Язорын 6 ойрын 20 нисванас гэдэг нь 26 нисванас голчтэй. Тэр 26 нисванасын их олон одоо хувилбар холцууд нь 84,000 болж хуурлаа гэж гараад байгаа юм л да. Гол шинжүүд нь бол тэр 26 ах нь шүү дээ, тийм ээ. За зөвлөх юм бол одоо яд төв төмөн янзын молекул гэдэг байлгүй. Одоо элементүүд нөх юм бол бас хэмжээтэй л байдаг шүү дээ, тийм ээ. 100 хэдгээл яригадаад л, тийм ээ. Тэгэхээр хоорондоо одоо өөр тоотойгоор одоо нэгдээд эхлэхээр өөр атомуудыг л үүсгэж байгаа шиг байна, тийм ээ. Тийм үү. За бүр цаашаа явах юм бол атомыг үүсгэж байгаа тэр нейтрон, протон ч гэдэг юм уу, электрон гэдэр бол бүр илүү хоорондоо одоо ялгаатай гэсэн мэдэхгүй юм, тийм ээ. Тэд нар харин тооныхоо өөрөөс болоод л одоо өөр элементүүд үүсээд байт юм бол удаа сайн мэдгүй юм ярих гэсэн. За гол санаа нь болохоор тэрнтэй ижилхэн гэж шүү дээ, тийм ээ.
ийм олон төрлүүдээ боловч явж ихтэй энэ 26 нисванаас л гололж тэдгэрийн хэв шинжүүд ингээд өөр ингээд хоорондоо бас яана гэдэг. Одоо юу гэх ирлиз маягийн тийм ээ. Тэр 26 дотор ингээд олон шинжүүд аваад иймэрхүү болно гэж хараад байгаа юм л да. 26. За тэгээд тэр 26 нисванасын язуурын 6 нисванас гэдэг бол бүр суурна гэж. Язуурын 6 ниснасаа баг ойрын 20 нисванас ер нь харгалзаж бий болно. Язуурын 6 нисванас нь явсараа бидний одоо байнга ирдэг 3 хорын сэтгэл. Тэгэхээр юу гэсэн санаа гэхээр бидэрт өчнөө олон янзын нөхцөл байдлаас харгалзаад янз бүрийн муу сэтгэлийн олон хувилбарууд гарч болох боловч тэр болон эцсийн дүндээ бол голлох ерөөсөө бидний мунхаг, шунал, уур гурваас л гард юм а л гэж үздэг. Мунхаг, шунал, уур гурав. Энэ гурвал байгаа тохиолдолд тэрнээсээ харгалзаал тийм нөгөө юм шунж байгаа тэгтэл юу гээл тэр нөхцлөөс харгалзаал атаа гэдэг нэг төрлийн юм гараад ирж шít тийм ээ. Одоо уур гэхэд л өс гээл нэг төрлийн юм гараад ирэх маягтай тийм ээ. Одоо нэг иймэрхүү байна л гэж. Гол нь бол энэ гурав байгаа цагт л ерөөсөө бусад нисванаас бол төмөн хөлбөрөөр гарч ирэх юм байна. Тэгтэл энэ гурав дотроос уур гэдэг бол ерөөсөө цэвэр шунлаас харгалзнаа гэдэг. Шунлаас. Шунал байсан цагт уур гарч ирнэ л. Ямар ч шунал ашиг сонирхол зөрчигдөг байхад уурлна гэдэг бол төдийлөн утгатай биш байт юм байна л. Тийм ээ. Би одоо их тийм алдар нэр магтаал горилд юм санаж. Тэгтэл муулаад ирэхээр л тавг болол тийм ээ янз бүрийн төрөх жишээд цаан шунал байгаа юм л. Өөрийн ашиг сонирхол байна л. Ашиг сонирхол түн шунж байгаа. Тэгэхээр түүнд нь саад дотор учрах юм бол уурлах хандлага гарч ирж байна гэсэн. Ямар ч ашиг сонирхол зүгээр одоо миний хажуудалд нэг хүн одоо нэг чулуу руу нэг чулуу шидлээ гэтэл уурлах шалтгаан бол байхгүй байх юм тийм ээ. Байхгүй. Миний ашиг сонирхол ямар нэгэн байдлаар зөрчигдөөл гэж бодох юм бол уурлах маягтай. Би одоо энэ нэг нэлээд хэдэн жилийн өмнө такси бариад Чингэлтэй дүүргийн яг ард талд ингээд тэндээс эргээд ингээд юуны талбаар хэрэгчлөөний талбаар яг тэнд эргээд явж хахад яасан байхгүй юу. Миний тэр явж исэн таксины жолооч ингээд ирэх гээд гэж уртлын машин зогссон баг. Уртлын машин механик машин нөгөө консол үсрэхээр ингээд овсыг зогсдог шин. Тэгсэн ч л өстой чагнаалдаал өстой муу навшин амтад өстой хамгийн гол нэгтэй тэр ч бас тэр хүн ингээд нэвтрээгөөс болоод нөгөө урсгалаас машинууд хүрчээл нэлээд цагаа үрччихэл байгаа юм л да. Тэр орцмоор шурт гээл орчихоор. Гэтэ тэгэл өстой энэ чагнаалдаал аймаар тисхүү уурлал. Тэгэл эргээл хөшөлөөний талбайгаар хойшоо явал 50 дугаар сургуулийн эргэлтэн дээр нэг юм 3 замын уулзалтай жоох эвгүүлд тэрүүгээр баруун ирэх гээд нэг машинаас амжаал ирэх гэжсэн чи өөрөө консол үсрэгээ зогсож байгаа. Артлын машин чагнаалтсан чинь аймаар уурсан хэвээр. Цонгоор сүртэй юм бай чи. Юун сүртэй юм чи өглөө юу чи өстой муусай юмнууд гэл. Яг ижлэхэн тохиолдол. Тэгээ зүгээр нэг нь нааталтнаас нэг нь цааталтныг бол аль алинд нь уралчиж байгаа. Тийм ээ. Тэгэхээр бид нөөс өөрийн ашиг сонирхол миний гэдэг сэтгэл тийм ээ. Би өөрөө гэдэг талаас л дандаа уурлаад байх маягтай. Тэгэхээр ерөөсөө уур гэдэг бол ашиг сонирхол шунал байсан цагт ер нь явж уур байх юм байна л гэсэн санаа ер нь. Тэрний ялангуяа бидний энэ шунаад байгаа зүйлүүд маань бидний давхцаад байгаа зүйлүүд ба шүү дээ тийм ээ. Өөрөлд материалын зүйл ба шүү дээ. Материалын шунал. Түүнээс биш нэгдүгээр Дианаас дээш ертөнц хороод бол за бидний одоо энэ байгаа энэ ертөнцийг бас тамаас ахуулаад дээшийг дөрсгүй ертөнц гэдэг да дээшийг дөрс ертөнц нэгдүгээр Диамян гэдэг нэг юм ертөнц байна гэж үзэж байгаа. Энэ бол туйлын биш шүү. Энээс цаана дахиад өчнөө хорвоо ертөнцүүд байгаа юм. Яг бидний байгаа энэ мижиг одоо нэг юм ертөнцийн нэг юм дэлхий гэдэг шиг тийм юм байгуул. За тэрэн дотор л нэгдүгээр Дианаас дээш бол уур байхгүй болчихно. Яг вэхэр тэдний шунаад байгаа тэр зүйл нь бол материалын зүйл 5 м-ийн зүйл биш болчихж байгаа юм л да. За 5 м-ийн тал нь байна. Гэтэ дээшлүүлсэн байгаа болж. Тэгэхээр бидний яг хүсэл ертөнцид байгаа бидний хүсэж шунаад байгаа зүйлүүд нь яг давхцдаг тийм ээ. Би биш тэр хүн авчих гэдэг тийм ээ. Ийм тохиолдол бол ийм хүсэл байгаа болохоор араасаа шууд уурыг дагуулна гэсэн маягт. Тэгээ явж ерөөхдөө уур төрхийн шалтгаан нь бол шунал юм аа.
Шунал юунаас харах юм бэ гэх юм бол шунал ерөөсө голж хоёр зүйлээс гарч байна л гэж. Нэгдүгээрт шунаад байгаа зүйлийг үнэлэх хүнлэмж гоё юм аа, сайхан юм аа гэд тийм биш тийм ээ. Түүнийг эдлэгч өөрийгөө одоо хит аль аль юм л шунаад байгаа тэр зүйлийнхээ мөн чанарыг хит давуулан үнэлэх хүнлэмж эдлэгч өөрийнхөө мөн чанарыг хит давуулан үнэлэх хүнлэмж л гэж хэлээд байна. Энэ хоёроос харгалзаал энийг л би олж авъя гэсэн юм одоо хүсэж шунал урахад хараад ирнэ гэж. Тэгэхээр Бурхны шинж ерөөсөө ингээд сайхан баялдаа гэж хүн гэгэрчин гэж үзег байгаа юм. Хүн яг яагаад шунаад байгаа юм бэ? Яагаад уурлаад энэ хаанаас ямар нөхцөл юу байна тийм ээ? Шунлаас болж байна. Шунал гэхдээ ер нь өөрөө зөв юм уу гэж асуучих юм. Шунал өөрөө зөв. Гоё гэж хараад. Тэг яг гоё. Бидний энэ төлөө зүтгэх ёстой тийм үн цэнтэй, эрхэм, дээд бидний хүслийг хангах зүйл мөн үгүй юу гэдгийг шинжилж байгаа юм л. Ингээд шинжиж үзэхээр л тэр дунд төрөлхөд нугууд бол эн чинь бол мөнх ус байна. Мөн үү? Игшин гişнэр химхэрч байна. Тогтургүй байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. За, эдлэгч би гэдэг зүйл маань нэг бүхэллэг тийм зүйл алга байна. Тэрхэн үеийн мэдрэмж гэдэг нэг юм бол урсах төдий байна. Ойлгож байгаа үстэй, тийм ээ. Би гэл нэг юм тогтмол үл өөрчлөлтөө бүхэл зүйл биш. Хүчнээн олон бодол, хүсэл дуршлаараа мэдрэмж гэдэг олон юм нэгдэл. Тэрэн дотор нэг мэдрэмж гэдэг нэг юм төрөх төдий л өнгөрцөн байна гэх маягт. Тэгэхээр миний гих зүйл алга байна. Би хэмэх зүйл алга байна. Өөрийн талаас тийм ээ. Цаа талаас бол мөнх ус байна. Хуримтгай байна. Зовлон гэргээд өгөх байна гэх мэтлэн. Ийм олон талаас шинжилээд байгаа юм л. Тэгээ энэ бүх шинжилүүд нь одоо яг үнэндээ одоо эндээс Бурхны шнийг одоо гутран гэж хэлж магадгүй. Би бол их бодит үнлэмж гэж хэлээд байдаг шүү дээ. Тэгэхээр явж дэлхийн нийтээр байлдаал байна тийм ээ. Дэлхийн нийтээр Монгол улс дотор бол алалцаал байна тийм ээ. Юунд төлөө юм бэ гэх юм бол хувь хүний аз жаргалын төлөө, хорвоог шунж байгаа шунлын төлөө. Тэр шунаад исэн тэр хорвоо нь үнэхээр тогтвортой, үн цэнтэй алалдах нэг насаа зориулах зүйл мөн байна уу гэвэл Бурхны шин биш байна л гэж дүгнээд байна. Тэр дүгнэлтийн хамгийн оргил нь юу руу орж ирд юм бэ гэхээр эцсийн бүр хоос юм аа гэдэг. Хоос юм. Мөнх ус гэдээс арай өөр ойлголч. Илүү гүнзгий ойлголт. Хоос юм. Бидний бодсон шиг тийм үнэмлэхүү гэдэг ч юм уу тийм ээ. Туйлын өөрийн одоо мөн чанараасаа ч гэх юм уу тийм бүтсэн зүйл алга байна л гэж сүлд нь ярьж байгаа бол бүр хун ухсаар байгаа. Мөнх ус гэж бодоход шунал бол ганхаал эхэлж байгаа. Мөнх үсгэд тэгвэл одоо тийм биз дээ тийм ээ. Нэг машин авах гэж байгаа наа чи одоо өстө картон цаасгчтэйг бол авах хүсэл нэлээд буурна үстэй тийм ээ. Тэгтэл энэ цаг хугацааны хязгааргүй орон зай хязгааргүй хэмжээсээ наа чин зүгээр агшин зураг үзүүлжтэй гэхээр нэрээ тийм шүүж бодогцоо бодогдно. Гэхдээ юу руу ингээд доош ухаад байгаа юм бэ? Бидний шунлын үндсийг л ухаад байгаа байхгүй юу? Энэ үндэс аль хүртэл явж байна тийм ээ. Тэгтэл явсаар хагаад баг бидний тэдгээр зүйлийг байгаа гэсэн бодлоонд хүртэл хит давуулан үнэлгүнлэмж байна л гэж хэлчихэж байгаа. Бидний байгаа гэж боддог тэр төвшөнд орчлон хороо бол юмс үзэгдэл байдаггүй мал гэсэн санаа байна. За нэг чухал орчлон хороог нэг оршихуй хэм хэмжээ биш үү тийм ээ. Ширээ, сандал бид нар ширээ гэдэг эртүүд нэг жишээн дээр авал энэ өмнөх хичээл дээр яриа байсан. Олдохгүй бааш таарсан байсан сүлд нь. Яг бидний бодсон шиг загварлыг яг одоо нэг юм загвар ертөнц тогтолцоо юм үзэгдэл ойлголт гэдэг маань биш юм байна. Маш хийсвэр юм байна тийм ээ. Ширээ гэдэг нь бол олдохгүй болсон юм байна. Олдохгүй байсан тийм ээ. Одоо яг ингээл нэг удаа ингээл үрээл одоо ширээ мөн өөхөд мөнөө гэдэг юм. Хизээ биш газар бол олдохгүй гэж хэлдэг. Тэгэхээр ширээ гэдэг ойлголт нь өөрөө Бурхны шинэ нэг үг гэж хэлдэг юм. Ширээ гэдэг ойлголт маань бүдүүн ойлголтын түвшинд байна гэж хэлдэг. Бүдүүн ойлголт юм. Бид нар зүгээр л харилцан ойлголцохын үүднээс л ширээ гэдгийг тодорхойлчих болно тийм ээ. Маш нарийнаар хайх юм бол ширээ гэдэг ойлголт эцсийн нүдэд үл тодорхойлогдох. Эцсийн нүдэд олдохгүй байх учиртай л гэж хэлдэг. Энэ дээр нэг иймэрхүү юм л да. Одоо жишээлбэл сонирхолтой нь бусад бүх шашнууд бол юмыг хайн хасаараад бүр суур хаагаад тийм. Эцсийн нүдэд мөн буруу шийдэх нэг туйлын абсолют нэг юм шийдвэр гаргахч байх ёстой штайг хайчиж байгаа юм л да. Тэр нь бол ертөнцийн эзэнч байт юм уу. Зөв бүр. Одоо яг ийм жишээ би сонсч байсан. Ийгэл лизэний пастор ярьж байсан л да. Одоо нэг
бай байлаа гэхэд байны яг туйлын голдлыг ертөнцийн эзэн онно гэж байна. Аливаа нэг маргаан байж болно шүү дээ. Бид нар өмнөх хичээл дээр ямар жишээ авсан бэлээ? Одоо Израилийн газар нутаг Израилийнх юм уу, Палестинчүүдийнх ч юм уу гэх юм уу. Газын зурвас гээл тэр хойдлын эрг мэрэг нь юу гээл маргаантай асуудлууд шүү дээ. Энэ маргаантай асуудлыг яг туйлд нь яг нэг бол мөн биш гэж шийдэх нэг юм шийдвэр гаргач байгаа гэсэн маягтай л дийлэгчнүүд ингэж явдаг байхгүй. Нэг туйлын суур буруу зөв энийг шийдвэр гаргач нэг байгаа гэдэг. Тэгвэл Бурхны шин яг эсрэг жишээ авдаг. Яг бай байлаа гэхэд байны голыг л ертөнцийн эзэн олно. Яг туйлыг заагч нь, тодорхойлогч нь тэр гээд нэг хүч байх хэрэгтэй гэж үзээд байна шүү дээ. Бурхны шин тэгтэл нөөц үзэл хоосон хийсвэр гэдгийн жишээнд нь зүүрлэл байны гол байхгүй лугаа адилаа гэдэг байна. Тэр байны голыг туйлныг байгаа гэж үзээд байна шүү дээ. Тэгтэл Бурхны шин эсрэгээрээ туйлдаа байхгүй маа. Жишээлбэл байны голыг туйлдаа байдаггүй шүү дээ гэж хэлж байна. Байны гол туйлдаа байхгүй шүү дээ гэсэн санаа нь юу гэсэн санаа юм бэ гэхээр бид нар одоо ингээд 1 дециметрийн диаметртай ингээд бай буудлаа тийм ээ. 10 оны буудал байж бол. Тэгтэл 10 оных мөн үү биш үү гэсэн маргаантай тийм тохиол байж болох уу? Болно. Яг 9 мө 8 мө гэл хэдэн үе бэ гэл. За 98. За тэрийг миллиметрийн наривч. Бид нар одоо ингээд байны гол олох юм байна. Хаанаас нь 5 см зурж байгаа цэг зурчих юм байна. Дайн бол байны гол мөн. Гэтэ байны гол гэдэг нь бүдүүн ойлголтын түвшиндөө байна л гэж. Бид нар байна уу гэд. Тэгтэл миллиметр мянганы нэг наривчлалтай байны голыг тодорхойлох юм бол түрүүн зурцсан цэгийнхээ дахиад өөрийнх нь голыг олох шаардлагатай болж байгаа. Ойлгож байна уу те? Өмнө би байны гол гэдэг нэг цэг тавьчлаа шүү дээ тийм ээ хэмжиж байгаа. Тэгтэл тэр цэг маань өөрөө бараг нэг миллиметрийн тал орчим байна шүү дээ тийм ээ. Миллиметрийн тал орчим цэгийнхээ миллиметрийн мянганы нэг гэхээр дахиад тэрний 500-ны 1% дотор нь дахиад хайна гэсэн үг байна шүү дээ. Мөн үү? Миллиметрийн саяны 1 гэх юм бол тэрийг тодорхойлж болно гэж. Тэгтэл миллиметрийн одоо юу гэдгийг квинтиллионы 1%-аар дахиад байны голыг тодорхойлох юм бол дахиад л түүнийг тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр тоо дутгшаа хязгааргүй болохоор яг туйлын байны гол гэдэг нь хизэж гүйцэхдэггүй юм шиг байна. Гүйцэхдэггүй. Энэ утга нь юу илэрхийлдэг юм бэ гэхээр Бурхны шинд ерөөсөө бараг л 1 мм гэдэг бол ухтаа байдаггүй бааш таардаг. Бид тэр хэлээд байгаа туйлын 1 мм гэдэг ухтаа бид нар бүдүүн ойлголтойгоо төвшин 1 мм байна л гэж үзсэн шүү дээ. Тэрний 100% хасагд нэмэгд. Тэгтэл тэр маань хязгааргүй оны тоолны нэлгээр яг энэ бүтцээр хайх юм бол яг бид нар бүдүүн томдоод байна гэж бодоод байна. Яг 1 мм гэл. Яг 1 мм-ийг тодорхойлох, олох, хайх бэрхэлдэ ер нь бол бэрх. Ер нь л бэрх гэдэг. Ийм л тоо дотгошоо хязгааргүй тийм ээ. Тэр дахиад бутархай, тэр дахиад бутархай, тэр дахиад бутархай. Одоо зүүрлэх юм бол нэг юм л та. Бид нар очиод одоо ингээд нэг масс жин ч юм уу нэг юм байна да тийм ээ. Нэг масс жин гэл. Бидрийг баахад ингэдэг гэсэн. Одоо шууд бид нар ингээд дэлгүүрээс юу худалдаж авчаа. Зах дээрээс ингээд нэг 10 кг будаа ч юм худалдаж авлаа. Тэгтэл тэр будаа зарсан худалдагчийн жинлүүрт та хэрвээ эргэлзэж байгаа бол яах вэ? Өөр жинлүүр. За бүр нарийн дарах юм бол зах дээр хяналтын жинлүүр гэж байх хэрэгтэй. Хяналтын жинлүүр дээр очих хэрэгтэй. Тэр нь бол үндэсний хэмжил, статистик хэмжил зүүн төв билүүдээ тийм ээ. Тэрнээс баталгаажсан тийм юм. Хэрвээ тэрэнд эргэлзэж байгаа бол яах вэ? Үндэсний хэмжил зүүн дээр очих хэрэгтэй юм шүү дээ. Стандарт тогтоох газар шүү дээ. Яг энэ хичээлд үндэсний тэр стандарт хэмжил зүүн юу л ямар нэртэй вэ? Тэр байгууллагт төстэй насаараа ажилласныг хүн сууж ирсэн шүү. Тэр бүх ярьжээс яг одоо грамыг ч юм уу тийм ээ цаг хугацааг грам эдрийг бол грамын баг тэр бумын хэд хуваар бид нар тодорхойлно гэдэг чинь. Ойлгож байна уу те? Тийм нэрийн тодорхойлно гэсэн. Бид нар сонсч байсан бол та нар ингэдэм да. Дээрүүд нөгөө цаг шилжлээ шүү дээ тийм ээ. Цаг шилждэг шүү дээ. Тэгэхэд ярьдаг байсан байхгүй юу? Үндэсний хэмжил би жоо андуурч юм. Эрэгтэй санаа нэг юмрхүү. Үндэсний хэмжил зүүн үндэсний төвөөс илгээсэн нарийн тохиоллын дагуу гэж хэлдэг байхгүй. Нарийн тохиоллын дагуу буюу яг тэр шилжих үйл явц цагийг нэг тодорхойлвол энэ болохоор миллиметрийн бараг л хэдэн тэр бум хуваасан нэг наривчлаа бид нар цагийг тодорхойлдог. Тэрийг заадаг тийм цаг байдаг гэсэн товчтой бол. Ойлгож байна уу? За ойлгож байна гоо тэрхий олоос. Тийм ээ. Тэгэхээр илүү нарийн гэхдээ энэ маань туйлын биш байгаа шүү дээ. Туйлын биш байгаа шүү дээ. Миллиметрийн тэр бумын наривчл.
тэрнээс цаашаа бол тодорхойлж чадахгүй гэсэн үг байхгүй. Яг тодорхойл яг техник бид нар бүхэл ойлголтонд бол бүхэл минут байх штэ гэж яриад байдаг болохоос ш тийм ээ. Тэрийг яг тодорхойлоод яг гаргаад ирнэ гэдэг маань баг хязгааргүй энэ баг байхгүй зүйл гэсэн санаа болчиход байна. Тэгэхээр гол санаа нэм байх юм да. Одоо гол санааг түрүүнээс яриад Бурхны ишний энэ гэгэрл гэдэг маань явж биднийг энэ хорвоо чунаад байдаг энэ шунал маань зөв буруу юу гэсэн асуулт руу хөтлөж байгаа. Энэ хариултаар бол хорвоогийн бүх өнгө мөнгө юу хүсэл ингээд байгаа зүйлүүд маань бол одоо баг энийг одоо буруугаар ойлгосноос үүдсэн байна л гэж тийм ээ. Тэрийг урт удаан гээд аз жаргалыг өгнө. Тэрж битэл ерөөсөө эцсийн дүнд яг хорвоо бидний бодсон шиг биш зүйл биш л гэж хэлдэг. Зүйрлэх юм бол бид нар одоо байгаагаасаа одоо 1000 дахин 100000 дахин жижигхэн байлаа гэж бодъё л да тийм ээ. Тэгэх юм бол миний хүсээд байсан, шунаад байсан тийм ээ. Шүлэг бичээл тийм ээ. Чиний минь гэл хархан юу гизэгч гэдэг юм уу тийм ээ. Би 100000 дахин жижигч юм бол тэр чинь ямар ч тийм гоо сайхан биш болчихно юм. Тийм үстэй. 100000 дахин томорчих юм бол ямар ч гоо сайхан биш болчихно. Миний нүдэн дор хүртэхгүй болж. Тэгээ бид нар нэг юм өчүүхэн нарийн цаг хугацааны өчүүхэн нарийн давтамж, өчүүхэн нарийн хүний мэдрэмж, өчүүхэн нарийн тухайн цаг үеийн гоо сайхан гэдэг ийм нарийн юмар лимиг гой гэж хараад тэрний төлөө баг алалцаж уралцах нь холгүй болчиход байгаа юм. Тийм. Чи жоохон байсан бол тэр гоо сайхан биш болчих. Тэгэхээр ерөөсөө бидний яг туйлаасаа байдаг энэ ерөөсөө л гоё, энэ ерөөсөө оршчин гэдэг тэр бүхий л ойлголтууд маань буддийн философи утгаар баг. Яг философи утгаар бол тийм биш. Оршихуй гэдэг нь бид нар бодсон шиг биш. Бид нар саяхан ширээг хаагаад олоогүй гэж хэлээ үст. Ширээг хаагаад олоогүй гэсэн. Ширээг хаагаад олоогүй. За энэ дэр би нэг жоохон хазаагаад нэг өөртөө юм лээ. Хазаагаад биш л те. Би үгүн онол гэдэг дээр. Би үгүн онол. Би үгүн онол гэдэг бол хоосон чанар. За дээд төвшөндөө бол би үгүн онол гэдгийн нэм самбуу гэдэг ойлголтын тийм ээ. Энэ өөрөө хоосон чанартай гэдэг нь л бие үгэн ойлголт байна. Нэм самбуу хоосон чанартай гэдэг нь бие үгэн ойлголт. Ширээ хоосон чанартай гэх юм бол юмс үзэгдлийн бие үгэн ойлголт. Хоёр бол бие үгэн гэдэг нь бодгаалын бие үгэн ойлголт, юмс үзэгдлийн бие үгэн ойлголт гэсэн иймэрхүү сан. Явж айлал нь ерөөсөө л хоосон чанар хэлж байгаа маягтай гэж хэлдэг. Гэхдээ шууд хоосон чанарыг үнэндээ ярих юм бол хүмүүс ойлгохгүй гэж гардаг юм дээр. Одоо хэлтэй байд юм даа. Хоосон чанарыг ярихад бол хүмүүдэл хүмүүсээр одоо адаглал тийм ээ ануу балиар төвдүүд балиар монголчуудыг ядууруулахын тулд хоосон чанар ярьлаа л гэж. Үгэн дээр тэр төвдүүд зохиоцсон юм биш л дээ. Бурхан багшийн өөрийнх нь бэлэг баримтын судрууд гэдэг судрууд багт судрууд баг. Тэгэхээр бурхан багш ерөөсө мөн л 84000 зүйл ном номлосон гэдэг. Энэ 84000 зүйл номноос бурхан багш хамгийн эрхэм дээд оргил нь болов юу гэх юм бол бэлэг баримтын судруудаа гэж. Бэлэг баримтын судрууд юугаар хамгийн оргил юм бэ гэх юм бол тэр хоосон чанарыг номлосон. Бодийн сэтгэлийг номлосон зэрэгээрээ л хамгийн эрхэм дээд болж байна. Тэгэхээр яг тэр хоосон чанарыг одоо зүгээр ингээд зүүрлээд хэлэхэд байна шүү дээ тийм ээ. Одоо би зүүрлэгч гэдэг зүгээр нэг дам ярианы үг шүү дээ тийм ээ. Хоосон чанарыг хүн онлоо шүү дээ тийм ээ. Хамгийн түрүүнд яг таньж мэдлээ гэж бодоход хамгийн түрүүнд их айдас төрнө гэдэг. Яг бол өөрөө байхгүй болчихдог. Шинэндээ би гэж бодоод эндүүрээд яваад байсан бол эцсийн дүнд яг ням самбуу гэдэг бол эцсийн байхгүй юм байна. Нэгт. Хоёрт яг үндэ хоосон чанарыг тань мэднэ гэдгийн хувьд бол тэр оюуны хувьд бол цаг хугацаа, орон зай утгагүй болдог. Ерөөсө бидний бүхий л танид тамжиж шигва гэдэг. Танид тамжиж шигва гэдэг нь үгээр бидний бүхий л ойлголт, томьёолол хэмхэрнэ гэж. Хэмхэрнэ. Энийг хүсэн санаагаар бидний ширээ, сандал, цаг хугацаа, ирлээ, нар урлаа нэг ерөнхийдөө нэг ойлголтууд байна шүү тийм ээ. Бүх ойлголт тэнд байхгүй болдог гэж. Байхгүй болдог. Байхгүй болдог. Хэмхэрнэ гэдэг. Бүхий л ойлголтууд хэмхэрнэ. Цаг хугацаа, орон зай, болох бүх ойлголтууд. За энийг бид хэтрүүлж ярьж байгаа биш. Сони юмнууд байдаг.
хоосон чанарыг Мелвагдын намтартай гарч байгаа юм л да. Мелвагдын багш нь хэлээд би нэг харъя гэж мартаад байгаа. Явж хаад ширүүн бороо орж л дээ. Ширүүн бороо орсон чинь шавтай гамт хуйлаа борооноос хоргодно гэд Ямааны ивэр дотор яваад орчихжээ гэдэг. Ямааны ивэр дотор яваад орчих. Зүгээр ингээд л дууссан бол эн чинь зүгээр л нэг аль хэд шидийн үлгэр домгийг тэргэх байдэ тийм ээ. Дэн ямар хамаалал. Тэрний харталт нэг юм анзаарахгүй байхын аргагүй нэг юм захтнуулсан үг байгаа юм л да. Тэр нөхөр Мелваг шавтай гамт тэрэн дотор яваад орчих. Гэхдээ Мелваг жижигрээгүй Ямааны ивэр томроогүй гэдэг. Чи нэг юм тийм ээ нэг хөөр юм яриад онж байгаа шүү дээ. Жижигрээд яваад орцоогүй л айгуу гоё байгаа байхгүй юу? Асуудалгүй те. Тэгтэл жижигрээгүй том. Тэгээ багтах тийм ээ зүгчиг орон зай хэмжээс шал өөр юм яриад байгаа байхгүй юу? Шал өөр юм яриад. Бүр одоо нэг инээдтэй юм ярих уу би. Бид нэр Гомон гэд Буддийн гүн хааны том сургууль төв үзэл бидний одоо ярьж байгаа нь хоосон чанарын сургаалуудыг одоо тэрний гол сурах одоо онолтой нь бол Умала жүга буюу төвд орох уу гэдэг ийм судрын тайлбар сэлтсэн юмд тэр судраар дамжуулж энэ төв үзэлтэй бид нар танилцж байгаа юм л да. Умала жүг төвд орох. Энийг зохиогч нь бол Зандраа гэрдээ гэдэг энэтхийн агуу том бандида. Энэтхийн одоо хэтрүүлэл төв үзэл гэдэг төв үзлийн сургууль тэрэн дотор хэтрүүлэл төв үзэл гэдэг тэр сургуулийг одоо за зарим тохиолдолд үндэслэгчээ гэж ч үздэг. Зарим тохиолдолд арай үндэслэгч биш гэж ярьдаг юм. За нэг иймэрхүү. Тэр ламын тэр төвд орох уу гэдэг номыг бид үзэж 2 жил судалдаг гэсэн. Багш нар заалгаж л байгаа юм л да. Ойлгохгүй ч гэсэн. Гэтээ тэр номын юунд нэг юм үг гэдэг хөөх зүгээр артал дээр нь зүгээр энэ номыг одоо Зандраа гэрдээ хэмээх гэдэг одоо энэ этхийн агуу банд та төв үзлийн тэгэн дээр ингэтэй Зандраа гэрдээгээд зургийн үнэ саасан хэмээн алдарсан гэж. Зургийн үнэ саасан хэмээн алдарсан гэдэг нь болохоор бид нар одоо дам яриад тийм ээ дам яриагаар ингээ багш нар ярьжсэн нь бол одоо Наландра гэх том сургууль. Тэр болохоор ингээ том сургууль болоод ирж өөрийн аж ахуйтай мал аж ахуйтай тийм ээ үнэ мөнийгээ саадаг. Тэгээд яг одоо нэг иймэрхүү юм шиг байна. Өөрөө тэр нэг ээлжлээд лам нар чинь тэр үнэ мөнийгээ адуулд үнэгээ саадаг. Тэрийгээ тэгээд лам нарын хэрэглээнд нийлүүлдэг. Тэгээд Чандраа гэрдээ даваад одоо саран алдарт гэсэн нэртэй. Саран алдарт гэдэг тэр агуу эрдэмтэн нэг өдөр тэр оюутан ахуй үдээ ч юм уу. Ингээ залхуурсан юм уу яасан. Үнэгээ саалгүйгээр зургийн үнэ саацсан л гэдэг. Зураг дээр байгаа үнэг саагаад сүү гаргаад тэр сүүгээрээ сургуулийн энэ бол байж боломгүй зүйл тийм ээ. Гэтэ зүгээр эндээс юу харагдаад байна гэхээр бидний бүх хэмжээ юу тийм ээ нэг объектив үнэн гэж бодож байгаа тэр бүхэн зүйл маань хоосон чанарын тэр мэдлэгийн түвшинд очих юм бол утгагүй болно л гэж гараад. Одоо бид нар олонтаа сонсч байсан тийм ээ. Хоосон чанарыг таньдсан хүнд бол юу гэж хэлээд байдаг вүлээ? Ингээд юугаараа ингээ багныг ингээд хоосон гэдэг нь энэ гэсэн үг гээл тийм ээ. Чанар гэдэг нь бол энэгээд нарны гэрэлт юм тогсон гэж хэлээд байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бидний ранцсан буюу өөрийн тэмдэг чанар гэж хэлж байгаа. Юм болон өөрийн тодорхой хэв шинж тэмдэг чанар энэ ханыг хүн нэвтлэх аргагүй тийм ээ. Хэв шинж чанарууд биш тэр хэв шинжүүд байхгүй болно л гэдэг. Ер нь бол энийг таньж мэдхийн нэр. Тэгэхээр энэ хүрхэнд бол за энэ би зүгээр товч ярьж байгаа нь шүү дээ. Одоо би эргээд буцаад яриа. Тэгэхээр энэ хүрхэнд бол гол нь одоо хоосон чанар гэдэгтэй нэг байх боломжгүй нэг зүйл нь Бурхны шинд одоо шүтэн барилга хоосон чанар гэдэг нэг юм харагдаад байгаа юм. Шүтэн барилга гэдэг маань бол юм үзэгдэл бие биенээс харгалдаж, нөхцөлдөж, нөлөөлж, үр дагавар борж тийм ээ гарцаагүй байдлаар ингээд шүтэлцэж орсон юм тогтолцооны талаар ойлголт яриад байна тийм ээ. Энэ инкесоор аргагүй байсан гарцаагүй шалтгаан нөхцөл бүрдээд энийг бүтээсэн гэж ярьдаг гэсэн үг. Ойлгож байна уу тийм ээ? Ямар ч хамаагүй тийм ээ.
тэмээнээс ямаа гараал тийм ээ. Манай тэмээ одоо юу гэдэг юм хэлтэй байгаа. За одоо юу энэ жилээр хург гарах юм болов уу, юу гарах юм бол гэх тийм замраагүй байдгүй гэсэн. Яг энэ бүхэл систем юм гэсэн. Яг гарцаагүй ийм байгаад энэ араа шүтэн түлхэгдээд ингээд үр дагавар нь ийм гарсан юм аа. Тийм ээ. Нэг моторын бүтцч байт юм уу? Нэг компьютерийн тэр CPU гэдэг тэрний зам гарцаагүй нарийн бүтц. Энээс өөр ямар ч боломжгүйгээр энэ үр дагавар, энэ тооцоолоор энэ явах хэрэгтэй гэсэн юм бид нар танихгүй мэдэхгүй асуудал байгаа болохоос ш тэр болгоноос нь гарцаагүй ийм шалтгаан үр дагавар байх хэрэгтэй гэсэн тайлбар яваад байна шүү дээ тийм ээ. Тэгтэл хоосон чанар гэдээ ярьчихаар юу хоосон бэ? Тэг байсан болол ингэсэн болол ингэсэн биз дээ. Мөн үү? Тийм ээ. Жишээлбэл одоо юу гэдэг юм одоо шалтгаан үрхээр л юм жишээ орж ирээд байна л да. Одоо үр тогтоод хүүхэд гэдэг нь л одоо юу гэдэг лээ нөгөө хормсон тийм ээ. X гарцаагүй ингээд яг ингэсэн болохоор л ингэсэн байна. Энэ яг бодит байсан байна. Бодит үр нөлөө үзүүлсэн байна. Энийг байхгүй гэх юм бол энэ чинь юу ч утгагүй, юу ч хамаагүй, замбраагүй, юу ч болч болдог болно гэсэн санаа үстэй тийм ээ. Ойлгож байна. Тэр яг өөрийн шин чанар үр дагаврыг өгөө гэдгийг хоосон гэдэг нь үүсгэж хэлэх юм бол тэгвэл яаж шүтэн барилга байх юм? Шүтэн барилга байгаа бол яаж хоосон чанар байх юм? За энийг л бурхан багш айлтгахтаа бол энийг л одоо нэг цэг дээр тогтооно гэдэг юм да. За энийг л ойлгоно мэднэ гэдэг бол бидний оюун ухаанаас хэтэрсэн л гэж хэлээд. Үнэхээр шалтгаан нөхцөл үр дагавар байгаа. Харин бүр эсэргээрээ дийлэнх буддийн сургуулиуд хүртэл хоосон чанарыг няцаагаад тийм ээ хоосон чанарыг тийм бишээ хоосон чанар тийм яагаад гэвэл шалтгаан мөр байгаа өстэй гэж хэлдэг байхгүй шалтгаан мөр байгаа болохоор зүй тогтлоо болохоор хоосон байх боломжгүй. Тэгтэл энэ хэтрүүлэл төв үзлэлийнхэн бүр эсрэгээр нь үгж хэлдэгэр хоосон байхаас аргагүй яагаад гэвэл шалтгаан нөхцөл байгаа болохоор гэж хэлдэг. Шүтэн барилга гэдэг маань хоосноос өөр нөхцөл шүтэн барилга байх боломжгүй байна л гэж хэлдэг. Тэгэхээр энэ одоо ямиг одоо чанх эсрэгээр нь яриад байгаа юм. Юу гэсэн санаа. Одоо бидний санд бол надад бол яг тийш бодогдоогүй. Шалтгаан үр нөхцөл шүтэн барилга байгаа бол хоосон гэж яаж хэлэх юм бэ гэж бодогдохоор тийм ээ. Тэгтэл одоо энийг л богдлоо мэднэр бол хамгийн гайхамшиг гэж хэлж байгаа шүү. Буддийн философийн хамгийн гайхамшиг нь болбол хоосон хийгээд үзэгдэл шүтэн барилга хоёрыг нэг цэг дээр буюу хоосон болохоор шүтэн барилдаад байна гэж хэлээд байгаа чинь л тэрнээс доош байгаа хүмүүс бол наадах чинь ойлгохгүй л гэж хэлж байгаа. Харин туйлдаа хүрээд ирэх юм бол энэ айдыг ярихаар одоо хэтэрхийлүүд бодуулах гэдэг юм л да. Хэтрүүлэл төв үзэлтний ёсонд байна шүү дээ тийм ээ. Хоосон чанар. За хоосон чанар гэдэг ерөнхий би үгүн онолог гэдгийг ойлголтыг ч юм уу. Буддийн гүн ухааны дөрвөн сургууль дөрвөлээ ер нь л ярьлаа гэж бодоход байна шүү дээ тийм ээ. Хамгийн их доод одоо өрмөц өгүүлэгч гэдэг буддийн том урсгал тийм ээ. Энэ урсгал хоосон чанар юм уу би үгүн онол ер нь ийм юм аа гэл. Тэнгүүд л тэрний дээдлийн урсгал биш ээ наатахнаас ч арайг үнзгээ гэдэг. Нааднаас чарыг үнзгийг гэдэг нь бол оршихуг өшөө илүү үгүйсгэж байгаа гэж хэлж байна. Оршихуг өшөө илүү үгүйсгэж байгаа. Тэнгүү сэтгэл төдөөтүүд нь болохоор биш ээ оршихуг өшөө үгүйсгэж байгаа гэж хэлж байна. Өшөө үгүйс. Гэхдээ энэ буддийн гүн ухааны энэ дөрвөн сургууль, төв үзэл сургууль дотор байдаг хоёр сургууль дотор доотлын тэр хэтрүүлэл төв үзэл хүртэлх бүх сургуулиуд хичнээн хоосон чанар ярьлаач гэсэн эрх биш юу гэж хэлдэг вэ гэхээр заавал чараа дажаа тумба нийтлэг мэтгэлцээний суурь байх ёстой гэж үздэг байх. Буддийн сургуулиуд хүртэл хоорондоо ярьж ш тийм ээ. Буддийн сургуулиуд хоосны гээд байгаа нийтлэг мэтгэлцээний суурь гэж. За энэ юу гэсэн санаа юм бэ гэхээр А, Б хоёр C-ийн талаар ярьж байна да тийм ээ. А, Б хоёр C-ийн талаар ярьж байхад А-д чарагдаад байгаа, Б-д чарагдаад байгаа, C гэдэг зүйл байх ёстой. Өөрөлдвөл тэр хоёрын ярианы нийтлэг сэдэв байх ёстой гэж үздэг байхгүй. Энэ кэсчураар байхгүй тийм ээ. Хойлоо дорж гэдэг хүний талаар ярьж байхад хойлоо нэг хүний талаар л ярих учиртай байстай тийм ээ. Тэр ярихгүй бол хүн ер нь хоорондоо ойлгоцох боломжгүй болно өстэй тийм ээ. Дандаа л өөр юм яриад байдаг бол тийм. Одоо шил хойлоо ширээ ярьж
юу гэдэг энэ юуны нэг юм ярих гэдэг шүү дээ тийм ээ. За энэ самбар тэгвэл яах вэ гэхэд хоёулаа нэг самбарын талаар ярьж байна гэж ойлгоход нь үст. Мөн үү? Дорж гэдэг нэг ижил нэртэй хоёр өөр хүний талаар ярьж байгаа биш үү? Яг нэг хүний талаар ягаад хоёулаа дорж гэдэг нэг хүний талаар ярьж байгаа мэтгэлцгээд хүртэл тийм ээ. Энэ зөв буруу гэдэг нэг сэдвийн талаар мэтгэлцээд ойлголцоо буруу зөв ийм мэтгэлцээ явагдах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгтэл хэтрүүлэлтийн үзэлтийн ясанд бол А, Б хоёр C-ийн талаар ярьж байхад энэ хоёрын мэтгэлцээний нийтлэг суурь байхгүй маа гэж үздэг. Юу гэсэн санаа вэ гэвэл А, Б хоёр C-ийн талаар ярьж байгаа шүү дээ тийм ээ. Нийтлэг C байхгүй. А бол А, C-ийн талаар яриад байгаа маа л гэж. Б бол Б, C-ийн талаар яриад байгаа маа л гэж. Хоёр өөр л юм байна. Гэхдээ энэ одоо байж боломгүй зүйл л дээ. Одоо шинжлэх ухааны суурьаас объектив оршихуй юм гэсэн. А бол А, Б, А, C-ийн талаар, Б бол Б, C-ийн талаар ярьж байгаа юм. Тэгвэл C байхгүй мөг бол байна гэж боддог. Юу юм бэ гэх юм бол А, C дээр нэмэх нь Б, C л гэж. Өөрөлд C гэдэг маань хинээс үл харгалзаад орших тийм ээ. Хинээж бодол ойлголтоос үл харгалзаад орших C гэж улаасаа байхгүй гэсэн юм сан. За энэ объектив орших байхгүй гэсэн санаа шүү тийм ээ. Гэхдээ C гэдэг туйлын орших байхгүй гэдэг санаа болчихдог. Энэ маань цаашаа явсараад одоо баг галзуу солиотой маяг юм бол орно л доо. Одоо жишээлбэл зүгээр би бодъё одоо харьцангуй онлын парадоксууд гэл байдаг шүү дээ. Харьцангуй онлын парадоксууд гэдэг маань жишээлбэл классик физик бол айгүй гоё зүйл шүү дээ. Классик физик гэдэг бол яг байн тэ нэмэх хасах хүрчих амар гоё байхгүй. Тэгтэл квантум физик гэдэг бол бүр харьцангуй онл гэдэг миний тааж байгаагаар шүү дээ тийм ээ. Зүгээр сонсч байсан. Квант физик гэдэг бол классик физикийн загвар дээр шийдэгдэхгүй бүр маш нарийн тоонууд маань явсаар хагаад юунд л хүрч байгаа юм бэ гэхээр бидэнд харьцангуй онлын парадоксууд гэдэг бол бидний ерөнхий ойлголтод байж боломгүй зүйл гараад ирж байгаа юм л да. Бидний ойлголтод байж боломгүй зүйл. Жишээлбэл юу гэдэг юм аа тийм ээ? Цаг хугацаа харьцангуй болох тийм ээ? Цаг хугацаа сунах, богиносох. Орон зай, тэлэх, агших. Бид нар бол бодтой байна гэж бодноо да энэ ширээг. Хамаал. Энийг юу гэж нэрлэн хамаалах. Тийм ээ? Ширээ байна уу, сандал байна уу да тэр ойлголт нь бол хийсэр байж болно. Гэхдээ эрх бишэнд нэг масс байгаа үстэй гэж байгаа үстэй тийм ээ? Тэгтэл тэр масс хүртэлсүүлмээр олдохгүй болж юм. Масс хүртэлсүүлд ямар ч массгүй юмтай тэнцэх шээ. Эцсийнүндээ тэр бөөмлөг зүйл нь олдохгүй маягтай ч юм шиг. Квантум физик гэдэг шүү. Бид нар л байж таарна гэж л үзээд байна шүү тийм ээ. Тэгэхээр байх гэдэг нь эцсийнүндээ хайгаад сонирхолтой болоод эхэлж байгаа шүү. Харьцангуй парадокс үзлүүд гэх юм бол жишээлбэл яа гэм аа. Жишээлбэл 600 км цагийн хурдтай явж байгаа зүйл маань дахиад 600 км цагийн хурдтай тийм хурдтай явж байгаа зүйл өөртөөгөө харьцуулахад 600 км цагийн хурдтай буужин урагшаага харуулдаа гэж бодоод та тийм ээ. Тэр буужингийн хурд бол 1200 км цаг болно гэж бодтол тэгдгүүл ахгүй. Ийм зөрүүл гарч ирээд. Энэ зүр гарч ирээд. Гэрлийн уртаа харьцангуйгаар энэ за би мэдгүй юм ярих гэдэг шүү. Ерөөдөө иймэрхүү. Бидний ерийн ойлголтод байж боломгүй тийм ээ. Тэр зүйлүүд харьцангуй онд гарч ирээд байдаг. Энэ галзуу солиотой хүний ярьж байгаа дээр үед бол хүн ойлгох ярихгүй юм байна. Тэгтэл хоосон чанарын парадоксууд гэдэг бол бүр л гачин юм гарч байна. Бидний бүх ойлголт, оршихуй, цаг хугацаа, орон зай биштэн л гэдэг. Одоо бидний бодсон шиг биш ээ л гэж. Бидний бодсон шиг биш. Гэтэ эмх цэгц алдна гэсэн үг биш ээ л гэж хэлдэг. Гэхдээ бидний бодсон шиг биш. Түрүү хэлээ нийтлэг маргалдааны суур, нийтлэг сэдв, нийтлэл үзэгдэл байхгүй болчих. Энэ маань юу л хөтэлдэг вэ гэх юм бол бидрийг юмыг таних, мэдэх, зөв, худал гэдэг ойлголт тэр чигтээ ганхаад эхэлж байгаа юм. Нийтлэг үзэгдэл байж ээж, нийтлэг юм дээр л бид нэр туршилтч байд юм уу тийм ээ? Туршилтч байд юм уу за нэг иймэрхүү юм нээж бид нар нэг юм үнэн гэдэг ойлголтууд руу дөхөн шүү дээ тийм ээ. Тэгтэл нийтлэг тийм юм байхгүй бүх болон хүн болон юу л оюун ухаан болон өөрийн ертөнцтэй шахуу болоод ирэх юм бол таних, мэдэх, ойлгох, орших, үнэн худал гэдэг тэнхлэгүүд нөөцлөгдөж эхэлж байна.
Тэгээ тийм болохоор жишээлбэл энэ өрөөнд одоо юу гэдэг юм аа? Ягаан өнгийн зам байна уу? Байхгүй байгаа тийм ээ. Ягаан өнгийн зам байхгүй. Тэгэхээр энэ өрөөнд нэг хүн ингээл ягаан өнгийн зам байна, 3 хушуутай байна гэж хараад байгаа бол бидний нэг юу гэж хэлвэ? Солиорцсон байна л гэж хэлсэн. Солиорцсон байна. Хий хоос юм харж шít. Хий хоос юм. Тэгэхээр энэ өрөөнд ягаан 3 хушуутай ягаан өнгийн зам байна уу байхгүй байгаа нь үнэн гэж хэлж байна. Гэхдээ энэ үнэн бол бидэнд харьцуулаад гэдэг байхгүй. Бидний одоо энэ ухамсар мэдрэхүйд харьцангуйар хэлдэг байна шүү дээ. Энэ өрөөнд ягаан өнгийн зам байхгүй байгаа нь үнэн гэж хэлж байна. Энэ өрөөнд ягаан 3 өнгийн хушуутай зам нэг хүн хараад байгаа бол тэр эндүрч байна гэж үзсэн. Гэтэ тэгж эндүрч байгаа нь биднэрт харьцуулаад эндүрч чамаа гэж үзсэн. Зүгээр өөрийнхөө оюуны төвшөнд бол энэ өрөөнд 3 өнгийн тийм зам байгаа нь бол тэр ухамсартай, тэрийг харж байгаа ухамсартай харьцуулах юм бол бараг л харьцангууд орших шахах болчихдог. Сонир бол тийм л ер нь сонир бол. Одоо юу гэдэг юм аа? Би ч одоо ингээд нэлээд дээр одоо хэтрүүлд зүг би сонирхуулаад ярьж байгаа бараг нэг юм чим хинээд гэдэг шиг. Хэтрүүлт үзэл айгу дээр төвшин дээр юм. Яг хоосон чанарын диалог чинь бүр доотлолт өрмөц өгүүлэгчийн төвшөнд яригдж явах төртлөө шүү дээ тийм ээ. Цаг хугацаа орон зайгүй сонир болж эхэлдэг. Өрмөц өгүүлэгч гэдэг тэр буддийн гүн ухааны сургууль одоо тэр өнгөрсөн одоо ирээдүйн талаар цаг хугацааны мэтгэлцээнүүд айгүй сонирхолтой л. Тэд нар жишээлбэл юу гэж үздэг вэ гэх юм бол би одоо ингээд юу гэсэн маа одоо би ингээд ийшээ харчлаа шүү дээ тийм ээ. Ийшээ харчлаа. Би ийшээ хараагүй шүү дээ тийм ээ. Ийшээ хараад ингээд нэг шугамар л явчихж байгаа шүү дээ. Энэ сан ийшээ харсан энэ цаг хугацаа өнгөрцөө одоо ингээд. Тэгтэл би ийшээ хараагүй нэг хувилбар байхгүй шүү дээ тийм ээ. Тийм хувилбар оршоогүй. Тэгтэл ийшээ харсан хувилбар байгаа гэж үздэг байхгүй. Хаалгач байна тийм. Би одоо ингээд юу гэсэн байгаа. Одоо ингээд хоёр замаар явж явах тийм ээ. Тэгээ машинаар явах юугаар за автобусаар явчихъя гэж явчлаа шүү дээ. Тэгтэл машинаар би яваагүй шүү. Бид чинь нэг шугамар л бодоод байна шүү дээ. Ям сам өнгөө явцсан одоо цаг хугацаа орон зай яг ингээд явцсан автобусаар явсан машина. Тэгтэл машинаар явсан ям самбуугийн нэг хөлбөр тэрний тэр явсан орчлон хорвоо байна гэдэг. Маам миживэн чойгүй ирээдүйд эс төрсөн гэдэг тийм оршиху боддоор зэрэгцэж оршно гэдэг. Юу гэсэн ч үгүй. Зэн одоо юу гэсэн. Гэтэ би бас буруу ч хэлж байна. Гэтэ маам миживэн чойж гэдэг нь болохоор би ингээд ингэсэн хөлбөр яг одоо энэ хөлбөрөө шүү дээ. Миний бид нар цорын ганц гэж бодож байгаа шүү дээ. Тэгтэл тэгээгүүнийг өөр хөлбөрийн юм самбуу зэрэгцээд оршиж болох юм аа. Гэтэ ирээдүйд эс төрсөн хөлбөр ш нэрэлтийн нэр нь болох. Тийм хөлбөр байхаа гэж. Одоо үүлийн үрч байд юм уу? Ёс суртахуун бид нар зүгээр харагдсан л та. Надаа ингэ бодож байхад үүлийн үр, ёс суртахуун бүр архинаас гарах ч байд юм уу тийм ээ. Иймэрхүү тохиолдолд итгэл үнэмшил, сүсэг хэрэгтэй байдаг. Христийн шинд итгээд гарчиж болдог, Бурхны шинд итгээд сая нэгс ингээд далаалам монголчуудын архинаас гаргалаа гэж хэллээ гэж хүмүүс уурлаад байна шүү дээ тийм ээ. Энэ ийм юм аа. Энэ ийм юм. Зүгээр яг далаа багш баг андуурсан байж магадгүй л дээ. Сүсгүү талаас ярихад тийм ээ. Далаа багшааг өөрийгөө монголчуудыг нэлээх одоо үнэмлэхүү утгаар биш дээ. Хүмүүсийн архлаас гарсан гэсэн санаа биш шүү дээ тийм ээ. Архинаас гарах нөлөөлөд байгаа олон хүмүүсийг гаргаж байгаа л гэсэн санаа өстэй тийм ээ. Би зүгээр 2 3 тохиолдол бол би нэг тийм шадар ойрхон биш шүү дээ тийм ээ. Далаа багш хүмүүстэй уулзж байгаад би бичлэгээр ч юм үзчихсэн монголчуудаа уулзж байгаа. Тохиолдол болгон дээр хүмүүсээ хэлж байсан. Миний мэдэх одоо шил бараг 10 хэдэн хүн далаа багш дандаа танг руу хөрөхөд архинаас гарсан байдаг байхгүй. Багш юм дандаа танг руу. За багшаа би одоо архи дахиж явахгүй багш дандаа. Мөрөөдөд болмос гарсан байт. Хар тамгинд усан залуу 20 төгт би өөр сайн мэддэг. Дагуулж очиод далаа багштай гарцсан юм. Тэгээ миний мэдэх тохиолдлууд 10 хэд байгаа байхгүй. Тэгтэл өчнөө олон монголчууд очиж байгаа тийм ээ. Тэгээд гараад гарсны дараа нэлээд хэдэн жилийн дараа би үнэхээр гарцсан шүү гэж далаа өгч айлтгсан тохиолдлуудыг би мэддэг байхгүй.
Дүнгийн энэ намар гэхэд нэг уулз болж байгаа. Таны энэ арга баг юу л арха баг уу арга их үү гэдэг нь монголчууд их нөлөөсөн шүү. Хүнд их олон хүн тусалсан шүү гэж хүмүүс хэлчихэж байгаа далаа гэж. Тэгэхээр шин далаа гэж. Нүг маань тийм ээ ирж байгаа хүмүүс нь за би одоо яг арх уухгүй гэж хандгаа өгөөл тийм ээ. Таны юунаас биш би 5 жил арх уусан бол ийм хүмүүс айгүй олон ирээд байгаа байхгүй. Мэдээж 3 сая хүн биш л те. Тийм ээ. Гэтэ жилдээ нэг магадгүй 30 40 50 хүн ингээд далаа гэж тэрээд тэр нь 10 жил үргэлжлэе гэж бодоход ер нь олон хүнийг би архинаас гарахад нөлөөсөн гэж бодож болно шүү дээ. Тэргээ хийсэн л биш үү. Христийн шинд итгээд архинаас гарч байгаа юм байгаа шүү дээ. Далаа багш залбирч мөргөө сүсгийн хүчээрээ итгэл өмчлөр гарсан үг хин чилж чадахгүй шүү дээ. Христ итгэж л архинаас гарна далаа багш итгэдэг архинаас шааш харсан байдгийн гэж хүн хэлэх боломжгүй шүү дээ. 2500 жилийн 2000 жилийн өмнө хүсэн хүнд нэтгэхээр архинаас гарч болдог. Одоо амьд байгаа хүнд нэтгэхээр архинаас гарч болохгүй гэсэн байхгүй шүү дээ. Нэг юм. Гэтэ би нэг яагаад ярьсан бэ гэхээр зүгээр нэг юм боджуулах гэж хэлээд байх шүү дээ. Одоо яг юм байдаг, яг юм байгаа, үүлийн үр байгаа, сахил сангар байгаа, хим хэмжээ байгаа гэл ингээл бидэрт бол яг тааруулж иймэрхүү сургаалууд байдаг байгаа юм л. Хим хэмжээ, ёс суртан уулаас тэмж байдаг ч байгаа. Тэгтэл Бурхны шин одоо ингээд шалтгаан үр нөхцөл гэдэг энэ бүх өгдлүүдээ эхнээс шинжилээс эхлэх одоо Бурхны шин гэж хэлдэг юм л. Бурхны шинээр нь яагаад би өмнө хэлжсэн байж магадгүй. Яагаад энэ догма биш. Ягшин сургаал гэж орчуулад байдаг. Догма. Догма гэдэг нь болохоор энэ ерөөсөө шууд итгэхийг хэлээд байгаа байхгүй. Ямар нэг юмд ажиглал, шинжилэл яагаад гэдэг асуултгээр итгэсэн тэр итгэл үнэмшлийн тогтолцоог догма гэж. Бурхны шинд ерөөсө бурхан багш энэ үнэн тийм ээ Бурхны шинтнүүд энэ үнэ яг бол бурхан багш ингэж хэлсэн юм чинь ингэж батлах ёсгүй гэдэг. Энэ туйлын баталгаа биш гэдэг. Туйлын баталгаа биш. Энэ үнэ яг бол бурхан багш ингэж хэлсэн хэрэг ямар асуулт гарч иж болох юм бурхан багш яагаад үнэ хэлсэн гэж. Бурхан багш судлаа хэлсэн байвал яах юм гэсэн тийм асуулт ургаж гарч иж болно гэдэг байхгүй юу? Бусад жишээ тэгж асуухал юм бол ястай ямар нүгэлтэй муухай амьтан бэ гэж хэлнэ те. Бурхны шинд бол бурхан багш үнэн үү худлаа юу гэж асуух хэрэгтэй гэдэг. Үнэн юм уу худлаа. Тэгэхээр энүүгээр л бурхны шинийг ер нь догма биш гэж ярьдаг баг. Энэ бол зүгээр би нэг хальт нэг иймэрхүү шинжтэй биш. Буддизмын энэ нотлох ухаан гэж сурах бичгүүдэд маш давтан олон удаа гардаг ойлголт. Нотлон батлна гэдэг юм бол үнэ яг бол бурхан багш ингэх ёсгүй гэдэг. Ингэхгүй. Энэ бол учир шалтгаанаар батлагдах ёстой. Учир шалтгаанаар батлагдах ёстой. Тэгээ явж ерөөсөө бидний шалгадаг ухаан буюу эндүрэггүй танин мэдхүү гэдэг маань юунаас эхлэх ёстой вэ гэхээр Бурхны номд гарч иж тийм ээ. Яг онлын сургуульд номд. Бидний зөв мэдлэг хаанаас эхлэх вэ гэх юм бол ажиглаас эхэлнэ. Цадмаа тамжид тартагна онсомлоо түг. Бидний яг сурах бичиг дээр энийг асар ач холбогдол өгч үздэг үг байхгүй. Цадам тамжид тартагна онсомлоо түг гэсэн бэхээр бидний бүх эрүүл саруул ухаан танин мэдгүй эцсийн дүнд юунаас эхлэх юм бол Бурхны оюуханаас эхэлдэг байна шүү дээ. Нөө Бурхан хэлсэн болохоор биш. Бидний өөрсдийн ажиглаас эхэлнэ гэж. Энэ яаж ийж мөн үү? Тэгэхээр энэ ажил гэдэг нь одоо энэ үзэгдлүүд ба шүү дээ тийм ээ. Энэ феномен энэ үзэгдлүүдийг энийг бол одоо нэцээ харахгүй л гэж хэлээд. Энийг бол аксиом шиг авнаа л гэж хэлээд. Энэ бол байна уу? Ширээ байна л гэж хэлж байгаа. Гэтэ ширээ байна гэж эхлээд ингээд энэ явсараагаад буддизмын тэр олон бодлууд явсараад эцсийн дүнд нь ямар дүнэлт нүрсдэг вэхээр ширээ байх боломж алга байна л гэдэг. Гэтэ ширээ огт байхгүй гэсэн үг бол бас биш шүү. Бидний бодоод байгаа шиг тийм ширээ гэдэг зүйл манаар эцэнд байх боломжгүй байна л гэж хэлдэг. Одоо зүүрлэх юм бол ингэж хараад байгаа юм л. Одоо юу гэдэг юм бэ? Нэг голын усанд ингээд хоёр дахь орохгүй гэж үгээдэг тийм. Энэ бол зүгээр л энгийн одоо цэцэн мэрэгэн тийм бодлын одоо анхан шатны бодлууд ба шүү дээ. Бид тэр зүгээр ингээд нөгөө голдоо орлоо, дахиад орлоо л гэж боддог тийм ээ. Тэгтэл юмыг ялгаж салгаад эхэлчих юм. Ялгаж салгаад эхэл. Бурхны шинэ нэг жигдэн татад нэг хийгээ дан гэдээ ойлголт. Яг эцсийнүүд тэр зүйл маань яг л өөртөөгөө л
нэг байна л гэсэн санаа. Өөртөө л нэг байна. Өөртөө нэг байна. Өөр хинтээ хичнээн адилхан нэг тийм ээ нэг өндгөн эсийн ихэр байна уу? Тусдаа бол тусдаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ маань юу л хөтөлтөөр нэг гол юу өцөдрийн гол бол өнөөдрийн гол биш ээ. Мөн үү? Өцөдрийн гол бол өнөөдрийн гол биш гэсэн санаа үстэй тийм ээ. Жохон нарийн бодоод үзэхээр тийм биш байна гэсэн санаа үстэй тийм ээ. Тэгтэл буддизм энэ хэтрүүлт үзэл гоёухан буддизмын шинжилүүд юу болчих юм бэ гэхээр сүүлд нь гол олдгоо байчдаг. Гол олдгоо байчдаг. 1 секунд хугацаа биш тийм ээ. Тэр хооронд голууд урссан байж таардаг. Олон голууд байна гэсэн. 1 секундын эхний дойлдонд байсан гол, тэрний дойлдод байсан гол, тэрний дандаа өөр өстэй. Голууд байна. Нэг гол байгаагүй байна. Нэг дойлыг дотор нуутал дойлын эхний хэсэгт байсан нэг гол байна, сүүл хэсэг. Тэр хооронд урссан байна л. Урссан байна. Тэр цаг хугацаа дотгошоо хязгааргүй болохоор хязгааргүй юм болох юм бол тэрний дотроос яг байсан гол гэдэг нь олдохгүй байна л гэж хэлээд. Хэрчим гэдэг маань цэгүүдийн нийлбэр байх хэрэгтэй. Цэг олдохгүй байна. Цэг олдохгүй. Зүгээр хөдөлгөөн дээр бодоод үзэл. Би ингээ гараа ингээ хөдөлгөчлөө л гэж бодоход юм. Гараа ингээ. Гэхдээ миний урд дур ингээд нэг юм чавхтаад харуугдж л тийм миний урд дур. Тэгэхээр бид нар бодохдоо тэр чавхцсан одоо сум ч юм уу нэг юм байлаа гэхэд энд тэгээ дараагийнхт ингээд цаг хугацааг удаашруулах юм бол ингээд цэгийн дагуу ингээд шилжээд хөдлөөд яваад байсан байна гэж бодож болно да тийм ээ. Тэгтэл хичнээн богино цаг хугацаа авлаач гэсэн тэр хооронд тэр зүйл нь хөдлсөн болж таардаг. Хөдлөөгүй тэр цаг хугацаа олдчих юм бол тэр хизээч хөдлөөгүй байх гэдэг байхгүй. Тгийг хичнээн нэмлээч гэсэн тэг байдаг шүү дээ тийм ээ. Энэ хугацаанд тэр чулуу хөдлөөгөх юм бол тэр хугацааг 10-аар үржүүлээд тийм тодорхой цаг хугацаа байлаа. Дойлын тэр бүмийн тэр бүм. Мөн. Дойлын тэр бүмийн хугацаанд тэр цаг хугацаанд тэр зүйл яг хөдлөөгөө зогссон байх юм бол тэр хичнээн залгасан хугацаанд ч гэсэн тэрний дараагт бас хөдлөөгөө л байх гэдэг. Тэрний дараа хөдлөөгөө л байх гэдэг. Хизээч хөдлөөгөө байх гэдэг. Хичнээн богино цаг хугацаанд ч тэр хөдөлсөн байсан гэдэг маань яг тодорхой орон зайд байсан тодорхой нэг атом молекул байхгүй болчихж байгаа. Юу гэсэн санаа вэ гэхээр энэ хооронд цаг хугацааны үед байна шүү дээ. Цаг хугацааны үед энэ хооронд тухайн зүйл маань энээс энэ хооронд байсан байна л гэсэн. Ингэж л тодорхойлдог гэсэн. Энээс энэ хооронд энэ хугацаанд л энэ зуур байсан юм шиг байна гэсэн болохоос яг байсан зүйл байхгүй байна. Яг байсан 1 см зүйл байхгүй болох юм бол тэг яах юм? Тэр ер нь оршууд бидний боцоос шал өөр байна л гэж хэлээ. Тэгээ энэ маань юу л хөтэлдэг гэх юм бол эцсийн дүндээ юм ерөөсөө яг бидний бодсон шиг тим систем оршихуун төлөв ер нь байдаггүй байна л. Бид нар эндүрээд байт юм байна. Эндүрээд байт юм байна. Бид нар одоо жишээлбэл зүгээр орчин үеийн шинжилгээ ухааны суурь бол одоо объектив урших, объектив судлал гэдэг чинь тийм ээ. Хэн ажиглахаас үл хамааран тухайн зүйл байх ёстой. Тэрийг цаг хугацааны турш олон өөр хүмүүс олон янзаар ажиглаад, онол дэвшүүлээ, батлаад, натлаад тэр байдгаараа л байх ёстой учиртай тийм ээ. За мэдээж нөхцлүүдээс харгалзаад өөр байж болно ихтэй. Тэгтэл орчин үеийн одоо мундаг физикийн эрдэмтэд бол юмс үзэгдлийн оршихуун бидний ажиглаас харгалзаж орж байна гэснийг бол тоглоом биш яриад байгаа байхгүй. Юмны оршихуй гэдэг маань бидний ажиглаас харгалзаж орж байна. Нилээд хэрэгж байгаа. Ажиллагаа байчвал байх уу байхгүй гэдэг шиг ойролцоо. Тийм ярвхтай шүү. Зүгээр нэг амархан ингээл тийм бид нар тэгвэл бүх хүндрэлтэй хүч юм бол энэ бүгдээрээ байхгүй болж ийм минутээ сэтэв биш. Айгүй нарийн ажиглал хийгээд ажиглагтун хоёрын оршихуй тийм ээ. Тэгэхээр ер нь энэ бүтэц бид нар хилээд байгаа. Нийтлэг үзэгдэл байх байхгүй. Дажаа том ба. Нийтлэг үзэгдэл байхгүй гэдэг нь жишээлбэл бидний ажиглаас харгалзаж оршдог өөрийн бэлэг хэм шинжтэй тийм зүйл байхгүй бол ягаад биднийг ижилхэн улаан өнгийг хараад байгаа юм бэ тийм ээ. Ингээ асуулт шүү дээ тийм ээ. Хамгийн нэг хүн зинхрээд нэг хүн ногооноор харж болно шүү дээ тийм ээ. Яг улаанаар яг энэ хэлбэртэй хараад гэдэг чинь хинч харсан үйл яах хэв шинж байна гэсэн санаа биш. Энийг бол аль түрүү буддизм асуучих юм л да. Аль түрүү асуучих.
Гэхдээ л маш миллиметрийн хэдэн тэрбумын хувьд л иймэрхүү зүрхнүүд гараад байгаа юм л да. Би нэг юу гэж ойлгох юм бэ? Зүрхнүүд гараад байгаа. Тэр зүрх маань бидний бодсон яг классик тим загварт бол таарахгүй л гэж хэлж байгаа. Тэгэхээр шал өөр байна л гэж хэлдэг. Маягтай юм шүү. За мэдэхгүй дээ. За би үгүй онлоор гэсэн чи одоо тэгээд ярьж амтсангүй. За товчтой. Маш товчтой. Бид нэр ерөөсөө ингээд яг оршихуу гэдэг нь бидний бодсон шиг л байх аваас яг өөрийн бэлэг шин чанартай гэдэл ингээд байх юм бол энд шунхан ч зүг баг ууралхан зүг гарцаагүй мэнаа л гэж ер нь буддизм хэлдэг. Тэгтэл оршихуу гэдэг нь бидний бодсоос шал өөр юм аа л гэж. Олон талаас нь харж байгаа. Олон талаас. Түрэн бидрээс нь ширээ гэдэг бид нар хайгаад олоогүй тийм ээ. Хатглаа тэндээс харж. Өөр ихнээс нь эхэлж байгаа юм дэр. Үгүй бол олон юм байт юм да. Одоо жишээ зүгээр ингээд цаг хугацаа гэхэд би зүгээр жишээлхэд цаг хугацаа яваад байгаа нүнэн биз дээ тийм ээ. Цаг хугацаа яваад байгаа. Гэдэг цаг хугацаа гэж яг юу гэлтэй би мэдэхгүй юм л да. Бурхны шин гэхдээ нэг юм хөө санаанд байдаг. Одоо энэ тэр цаг бол яваад байна. Энэ кварц цаг байхгүй аа. Кварц цаг. Кварц цагнууд болохоор бидний мэдгээд секундын зүүн ингээд пад гэж үчдэг. Пад. Энэ бол зүгээр заахтай цаг нь ингэж яваад болохоо секунд бол ингэж өсөхгүй шүү дээ тийм ээ. Нарийн одоо олон механизмтай тийм цагнууд бол секундын зүүн ингээд пад гэж үгээр гэж өгнө гэсэн үг тийм ээ. Энийг энэ хийх орон цаана бас хэдэн араа эргэж байна гэсэн. Секунд дойлоор ахих юм өстэй тийм ээ. Дойл бас яг үнийг ихэд пад гэж гүхгүй л байхгүй. Дойл бас өөрийг бүрэлдүүлж байгаа ямар мэл дойлч байд юм уу тэрнээс. Мэл дойл нь бас өөрийн хэсгүүдээс бүрж байгаа. Цаг хугацаа ихтэй явж байгаа нь. Цаг хугацаа ахтаа тэгээ ямар нэгжээр ахт юм бэ ч гэдэг юм. Юугаар ахт юм бэ бол олдохгүй гэдэг байхгүй. Яг энүүгээр ахиж байгаа гэсэн юм олдох юм бол тэр хамгийн туйлын бүхэл хамгийн богино цаг хугацааны нэгж болчих гээд. Тэр хуваагдахгүй гэдэг маань логикт нийцэхгүй болчих. Ахисан зүйл ахиулдаг тэр нэгж байхгүй юм бол хизээч яахгүй л болчих. Одоо зүрлээ л да энэ нэг юу мангар бүдүүлэг үзүүлэн ашигласан шүү. Энэ байна шүү дээ тийм ээ. За энэ торгон ирмэг нь болохоор одоо цаг гэж бодчих л да. Цаг ингээ яваад л байгаа тийм ээ. 8 цаг 4 минут ингээ яваад л. Энэ бол өнгөрсөн гэдэг. Энэ одоо ирээдүг гэл. Яваад байна гэж бодсон шүү тийм яваад. Яг одоо гэдэг маань юу юм бэ л гэдэг. Яг одоо. Яг одоо гэдэг нэг цаг байж ах хэвээр шүү тийм ээ. Тэр нь төөрж. Яг одоо гэдэг маань нэг миллиметр нэг юу л секунд юм өгдөл биш. Тэр секундын дотор өнгөрсөн одоо ирээдүг баг гэж. Нэг дойл гэдэг тэр дойл өнгөрсөн одоо ирээдүг байж. Яг одоо гэдэг тэр торгон гişин олдохгүй юм бол цаг хугацаа явахчгүй л болчих гэдэг явчих болохгүй л болчих гэдэг л нэг юмргүй. Даадаг шүтэн барилгын төвшөндөө бол бас олон янзаар тайлбарлана. Бие үгүй онол хоосон чанар маань гэдэг маань. Жишээлбэл хоосон чанар гэхэд бие үгүй онолын дээр ням самбуу гэдэг маань тэгээд олон юмны бүрдэл гэсэн санаа л да. Тэгээд яг өөрийн хэв шин чанар тийм байхгүй л гэсэн. Би нэг ийм хүнтэй гэж бодоод байдаг шүү дээ тийм ээ. Тэгэл холиод авах юм бол тэр ойлголт маань бэрхэл юм биз дээ. Би одоо сая нэг Нотр-Дам за тэрний өмнө Английн парламентын ордон гэлтэхэд 1300 жилийн настай байшин байгаа байхгүй. Хуучин хааны тэр юмнууд бол нэг юм байшин чулуун байна. Гэхдээ тэр яадаг юуг нь бол цонхын бол солилцсон юм аа гэл тийм ээ. Цонхын бол 400 жилийн өмнө солилцсон юм аа цонхнууд нь бол. Нурмуудын бол одоо яг 13 дугаар зуунд нэг солисон гэл тийм ээ. 16 дугаар зуунд ч юм гэл ингээ их мэтлээ ингээл. Бид нар Челсиг ярьдаг шил байхгүй тийм ээ. Яг үндэ тэгээд яг тэр байсан уу яг тэр 1300 жилийн өмнө барьсан байшин мөн үгүй биш болчиход байгаа юм. Тийм ээ. СССР-ийн солио тоосон солио бид нар нэг л завгар нэг л хэлбэр мөндөө гэсэн юм бодлол эндүүрээд байгаа болохоос тэр байшин биш л болж бүх юм солио нэг үргэлжлэн үрт биш болж таарч байгаа. 20 жилийн өмнөх ням самбуу өнөөдрийн ням самбуу гэхэд л
материалыг биеэр нь бод. Материалыг биеэр бодоход материал бий гэхэд за эд эрхтнүүдээ явсаар агаад эс тийм ээ. Эсэн цаашаа яроос атом молекул тулна тийм ээ. Хүний биед нэг атом молекул бар гэдэг 20-с илүү жил байдаг юм шүү. Гараал явчихдээ шүү. Одоо би хумсан дээр байгаа нэг атом биш тийм ээ. Дараа нь ингээ гараавш. Цуснд байгаа ч нэг гараавш. Бүх юм уураг ямар гараал ууралд гараал. Ойлгож байна. Товчтой миний биеийг бүрдүүлж байгаа молекулууд тийм ээ 20-30 жилдээ ч юм уу бүрэн солигдчихдаг юм шүү. Бүрэн солигдчих. Тэгээ юм самбуу мөн үгүй сонирм байгаа шүү. Юм самбууг нь бүх юм солио. Одоо юм самбуугийн бие мөн гэр мөн үү биш үү? Бүх юм солилцсон биш үү? Бүр нарийн дөрөлд эсийн төвшөндөө бүгдээрээ солилцсон байна. Оюун ухааныг нэрэл та. Оюун ухааныг нэртэл тэр бодол 20-той байсан бодол одоо энэ бодол нь байхгүй. Тэр бодол нь байхгүй. Оронд нь өчнөн олон бодол суугаад тэр үед байсан бүх бодлууд бол гараа явсан. Тийм биз дээ. 20-той үеийн мөрөөдөл, айдас, шунал мунал бүгд байхгүй болсон биз дээ. Тэр нь шунжээс юм байхгүй болсон. Honda Fit шунжээсэн гэрээс. Тэр байхгүй болсон шүү дээ. Бүх юм нь өөрчлөгдөд оюун ухаан програм нь өөрчлөгдөд одоо гэтээ бид нар юу гэж андуураад байдаг вэ? Юм самбуул бие л га боддог. Би энэ аль хэдийн байхгүй болсон өөрчлөгдсөн юм шиг. Тийм байна уу юу? Одоо яг нэг голын усанд хоёр орохгүй гэдэг тэр утгаараа миний бүх оюун ухаан бодлууд нь ашигдаад шин суугаад тэгээ энэ юу холбож байна гэх юм бол нэр холбож байна гэж. Яг үргэлжил холбоно л гэдэг л дээ. Гэтээ эцсинд бие байхгүй гэдэг нь жишээлбэл иймэрхүү маягтай юм шиг. Одоо би хэлээдээс шүү дээ нэг хургандаа хайртай хөхд хургийг алчаал те. Тэгэл өөр таахтай тэгэл чи ижилхэн нэр өгчихгүй гэдэг. Биш наа чин биш гэдэг нэг юм байна да тийм. Биш тэр чинь хөвцөн. Яг тэрнтэй ижилхэн нямсан буугээ тэр бодоод эцсийн нүднэ материал биенийхээ төвшөнд бол атом молекул тэр ч өөрчлөгдсөн байна. Оюун бодлын төвшөнд мөн өөрчлөгдсөн байна бүгдээр ингэ. Их өөрчлөлт нь үстэй. Бид нэр ингэж боддог гэдэг юм л да. Миний гар гэж хэлдэг гэдэг. Миний гар гэдэг нь маань юу илэрхийлдэг вэ? Энэ гар болвол би биш гэдгийг давхар илэрхийлж байна гэдэг. Гар бол би биш. Миний юм те. Энийг эзэгнэгч би нь бол тустай гэнэ. Эзэгнэгч нь би. Гар бол зүгээр тэрний нэг хэсэг. Миний гар, миний хөл, миний толгой, миний хамар хасагдаад яваад байхаар миний бие бол миний бие. Тэрний цаана юм сан бол тустай байна шүү дээ тийм. Гэтэл дараа нь юу гэж ярьдгаар би бодлоо гэж хэлдэг. Би инээлээ. Тэр инээд бол юм самбуу биш ээ гэж. Тэр баяр хөөр бол юм самбуу биш тийм ээ. Тэр зүгээр юм самбуу эдэлж байгаа л нэг зүйл болохоос тэр баяр өсгөн бол юм самбуу биш. Юм самбуу түүнийг эдэлж байгаа. Юм самбуу бодож байгаа. Тэр бодол бол юм самбуу биш. Юм самбуу инээлээ. Юм самбуу инээгээд л тэр инээд бол юм самбуу биш тийм ээ. Оюун ухааны төвшөндөө дурсамж нь, бодол нь, сэтгэл хөдлөл нь бүгдээр юм самбуу биш л гэдэг. Энэ болгоныг цаадалт нь эзэмшээд хараад хянаад л байдаг нэг нөхөр байгаа юм шиг бодоод байгаа юм л. Тийм юм байхгүй. Тийм юм байхгүй. Ойлгож юм боо? 5 мэдрхүү зогц идрээсөө тусдаа түүнийг ирхшээгээд байдаг нэг чолоод байдаг ганц бүхэлтэй юм байхгүй л гэж. Бүгдээрээ нийлээд нэг ингээд баах юмнууд нийлж байгаа л ням сан бүдтэй л гэж. Бусад жишнүүд бол сөүлгээ сүнсгээд айгүйх яриа шүү дээ. Сөүл сүнс. Тэр сөүл сүнсгээд нь хайсаар байгаад одоо шил гадуусан амтнаас ялгагдах бидэрт нэг юм байх ёстой л гэж бодчих жоо л. Ёс суртахуун зүгээр л энгийн төвшөндөө ярьчихгүй байхгүй. Бид нар бодоод эргцүүлээд ёс суртахуун инэрл нэг ус төрцөнд ба шүү дээ. Энийг нэг ид шидийн хүч хэрэггүй байхгүй. Тэгэл заавал ид шиджүүлээд байгаа байхгүй. Заавал нэг сүнс гэдэг юм байх ёстой. Ойлгож байна уу тань? Амтнд байдаггүй бидэнд байгаа сүнслэг. Бид нар ёс суртахуунг л ойлгодно юм. Сайхан сэтгэлг бол ойлгодно. Инэрлэг үүсгэл ойлгодно. Муу сэтгэлг бол ойлгодно. Муу ерөн сүнс, сайн ерөн сүнсгүйг барьцгүй болчиход байгаа юм. Тэгэхээр хүн хайсаар агаад хүний дотор байх цуйлын нэг юм бүр гэрэл мэрэл шиг ч юм уу нэг юм байх ёстой л гэж хэлээд байгаа байхгүй. Тэр байвал амьд хүн болчтой. Тэр байхгүй бол амьд биш болчтой нэг төөл юм. Жишээл одоо барууны Орос морс үлрүү чинь үхэлгээл нэг юм хадуур өсөн нөхөр зураад байдаг үстэй тийм ээ. Энэ боджуулж байгаа хэлбэр байхгүй. Хоосон чанарыг нөгөө эсрэг тал хэд бодит барах үзэл. Үхэлгээл нэг юм нөхөр явж яадаг те шүгэлдээл явж яадаг. Мөн үү? Тэгвэл Бурхны шинжил үхэл гэдэг бол зүгээр лүйсэм нэг чин дин динжин бэрло чадваа зам гэж.
Бидний оюун ухаан хийгээд материалыг бие хоёрын бие биендээ шүтэж байгаа харилцаа тасрах төдийг л үхэлгээ хэлчихэж байгаа юм л гэж. Бидний бие хийгээд оюун ухаан орч харилцаа. Өөрөөр хэлбэл энэ үхэл гэж нэг бие даасан зүйл биш тийм ээ. Нийгэмний зүгээр л харилцсан хамтын ажиллагаа. Одоо шил юу гэх гэр бүлийн салалт гэдэг нэг байхгүй л байхгүй тий. Гэр бүлийн салалт гэж дөрвөн эрттэй тий. Гэр бүлийн салалт энүүгээр явж ийн гэл салгана амалгана гэж явж байгаа биш тийм ээ. Хоёр нөхөр салж байгаа нь салалт байхгүй да тийм ээ. Яг тэрэн шиг. Яг тэрэн шиг нэг боджуулаад байна шүү дээ нөгөөтнийс. Яг сүнс гэлэг байх ёстой бурхны шин бол оюун ухаан бодол бүгдээр нэрэл юм самбуу бүрлж байгаа. Тэгтэл тэрнээс цаана одоо ширээ гэхэд дөрвөн хөл хөндлөвч тавцсан нэлээл ширээ юм аа л. Бидэлэг юм биш ээ биш. Яа ширээний амин сүнс бол ширээний голоор нэг юм мөнгөн ус гүйжээд ингээл те. Тэр чиг жинхэнэ ширээний бол амин сүнс утга учир тэр мөнгөн ус бай. Тийм байхгүй шүү дээ. Дөрвөн хөл нийлэл ширээ. Яг тэрэн шиг ням самбуугийн бодлоосоо тусдаа, сайхан сэтгэлээсээ тусдаа сүнс гэдэг нэг зүйл шалгагдахгүй байна гэдэг. Өөрөлд олдохгүй байна гэдэг бурхны шин. Батлагдах байх тийм ээ. Оюун ухаанд өртөхгүй байна. Бид нар би бодлоо гэл би уураа бид нар ажиглаж болдог шүү дээ тийм ээ. Ажиглагдаж болдог, хянагдаж болдог, батлагдаж болно. Уур маань, хүсэл маань, шунал маань. Тэр болгоноос тусдаа ням самбуу гэдэг зүйл маань ажиглагдахгүй байна гэдэг. Нотлогдохгүй байна гэдэг. Зүүрлэх юм бол ширээ гэдэг маань дөрвөн уул давтсан хөндлөвчөөс тусдаа алтан утас гэдэг юм байлаа гэж ярьлаа гэхэд тэр нь олдохгүй шүү дээ. Яг тэрэндээ ижилхэн ням самбуу гэдэг маань энэ хамранч биш, царайнч биш, бодлонч биш тийм ээ. Тэр бол нэг цаана дахиад нэг алтан утас шиг нэг сүнс гэдэг юм байдаг юм бол тэр чинь олдохгүй байна. Яг тэр ширээнд алтан утас гэж байгаас ямар ялгаа байгаа юм бэ? Хэтрүүлчих чинь. Хэтрүүлээ яагаад? Нийлэмж гэдэг. Харьцангуй нэг юм л нийлэг гэдэг юм биз дээ. Тэгэл нэр дөдөөс. Бид нар болохоор би гэдэг нэг бодолд орсон. Тэр бодол маань би гэж бодоод тэр бодол зөв буруу юу гэх юм бол сонирхолтой гэдэг юм л. Зүгээр нэг юм одоо сүүлийн үед бол энэ хиймэл оюухан айгүй хөгжүүлээд байна шүү дээ тийм ээ. Хиймэл оюухан хөгжүүлээ. Хиймэл оюухан хөгжүүл. Хиймэл оюухан хөгжиж жоод хиймэл оюухан тэгэл бодох юм биш үү? Нэг өдөр боддог болчих юм байна. Би гээл те. Би өнөд удаан орших юмсан гээл тийм ээ. Би одоо энэ жоохон дисплей гэж байгаа сайжруулах юм ачруулж гэдэг юм. Тэгэд би гэ бодлоо шүү тийм ээ. Хиймэл оюухан тэр чин програм. Тэрний дээр хард юу одоо програм техник хангам. Тэг бодлоо гэж бодоход нэг компьютер програмтайгаа би гэ бодлоо гэж яг би гэдэг юу юм бэ гэж сонь байхгүй. Тэр товчлуур нь биш тийм ээ. Тэр юу биш, тэр юу биш. Тэр програм гэдэгт нэг юм байдаггүй байхгүй. Тэр нь биш, энэ нь биш, энэ нь биш, энэ нь биш. Нэг би гэдэг нь эцэндээ андуурл гэдэг. Андуурл. За зөндөө төртөө ингэ өндөрлчихөө. Тэгвэл үеийн урд нас гэхээр яаж байна? Одоо тэгээд яах вэ? Тэгэл одоо бурхны шний яг хэтрүүлэлт үзэл хоосон чанарын төвшөнд бол бурхан ч байхгүй, гэгэрэлч байхгүй гэж ер нь ярьдаг л да. Одоо үеийн өр хариуцлага байна л гэж хэлээд байгаа. За үеийн өр хариуцлагад бол бид нар үргэлжил байна л гэж хэлээд байгаа юм л. Үргэлжил яваад байна л. Үргэлжил яваад байна хариуцлага үлээнэ явна л гэж. Энэ наснаас хойд нас руу явдаг юм юу юм бэ гэж ярьдаг. Энэ наснаас хойд нас. Сүнсгээд нэг юм явдаг шүү. Сүнсгээд нэг бүхэл юм бод. Энэ л нөгөө нэг олон бүрдэл байна шүү дээ. Оюуны бүрдэл явна л гэж хэлээ. Тэгтэл тэр оюуны бүрдэл маань энэ нь чаягдаад, энэ нь чинээр угаал ингээл яваад эцсийн нүд үл өөрчлөгдөх чанар алга байна л гэсэн санаа байхгүй. А түүнээс ш бол бүдүүн нэрээрээ хариуцлага өглөө зүү тогтол биеинд нөлөөлж ийн хариуцлага нь байж болно л гэж. Үлээр байна л да. Байна. Ухны шинд одоо нүгүсгээд байна шүү дээ тийм үү? Үүсээр энэ одоо нихилизм гэж хэлээд байдаг. Нихилизм гэл одоо энэ юу хүчрөөсөө яасан ч хамаагүй гэсэн нэг тийм үзлээ шүү дээ тийм ээ. Энэ л унчих юм биш үү гэх юм бол унахгүй л гэдэг. Ёс суртахууныг байна гэж үзнэ. Хим хэмжээг байна гэж үзнэ л гэж хэлдэг. Ёс суртахууныг байна гэж үзнэ хим хэмжээ. Тэгэд юунд өвс тийм ээ туйлдаа гэдэг байхгүй. Туйлдаа хоосон чанартай. Сая би хэлсэн шүү дээ. Энэ нөрөөнд ягаан өнгийн зам байна уу байхгүй байна уу байхгүй гэдэг нь зөө гэсэн шүү дээ. Тэрүүгээ баримтлаа гэдэг байхгүй. Ойлгож байна уу танай? Айгуу чухал юм шүү дээ. Энэ нөрөөнд ягаан өнгийн зам байна уу байхгүй гэж байгаа зөв бурууг зөв гэдэг байхгүй юу? Нэг л ойлгоо. А гэхдээ энэ маань юу лээ? Бидний оюухан намаараа л. Тийм болохоор бурхны шин зөв буруу байна байна.
Энэ харьцангуудаа байна. Тэр нь болохоор харьцангуудаа яг оршоод байгаа тэр хэмжээгээр хэмжигдэнэ гэдэг. Зөвөрлөх юм бол хүн зүүдэндээ нэг юмнаас айх юм биш үү? Зүүднээс ирчих юм бол айх хэрэггүй болчихно шүү дээ. Тэгээд тэр зүүдэнд бол зүүд гэж таниаггүй тохиолдолд бол тэр айц нь бодит байна л гэж хэлж байгаа. Тийм ээ. Тэрэнд юугаар давах юм бол зүүдэнд нь байгаа тэр айцыг давах юм бол туслана гэдэг байна. Ойлгож байна тийм ээ. Тэгэхээр хим хэмжээ зүүдэнд хүртэл. Одоо юу гэсэн санаа юм дээ? Тавчтай ерөөсөө юу л ахгүй одоо миний тэр ягаан зан энэ өрөөнд байна байхгүй хамаагүй гэждэггүй байна шүү дээ тийм ээ. Туйлдаа юу биш. Байна гэдэг нь худлаа байхгүй гэдэг нь үнэг. Тэрнтэй ижилхэн бусдыг хохироох буруу нүгэл зүв байна энэ буруу энэ юу харьцангуудаа гэж хамгийн гол харьцангуудаа л гэж хэлээ. Үнэмлэхүүдээ бол одоо тэр нөгөө нэг Чандра гэрдигийн үнээ саасан гэж хэлээд байна шүү дээ тийм ээ. Тэнгуутл нь одоо буруутгсан байгаа юм л да. Буруутгсан. Үнэмлэхүү одоо туйлын үннийг янгуух үнэнд авчирлаа гэж болохгүй гэж. Холион бант болно. Айгуу сайн. Одоо жишээлбэл хамгийн богино цаг хугацаа байна уу байхгүй юу гэдэл асуухаар айгуу сайн болчихдог. Байна гэж боддог. Тэгээд тэр нь харьцангуудаа гэдэг. Юу гэсэн ч. Үнэмлэхүүдээ бол байхгүй л гэж хэлж байгаа. Гэхдээ тэгээ байхгүй юм гэх юм бол үнэмлэхүү юмыг битээ холиох нэг юм сони юмнууд болчихдог. Болохгүй. Таац бүр бүгдээрээ ямар сони яа яач. За ингэ өндөрлөө. Энэ бүхний шимээр бид нэн даруй. Багшлан бурхны бүтээн үлдээ. Энэ орчлонгийн нэг чамтны хоцролгүйгээр бурхны орноо хөтлөх болтугай. Одын дээр эрдний сэтгэл төрөөгүй нэгэнд нь төрөх болтугай. Төрсөн нэгэнд нь нэс дороотож олон бүр өдөөн ариутгах болтугай. Хоосон чанарыг таньсан бэлэг бэлгүн төрөөгүй нэгэнд нь төрөх болтугай. Төрсөн нэгэнд нэс дороотож олон бүр өдөөн ариутгах болтугай. Хоосон чанарыг таних хамгийн одоо хоосон чанарыг таних юм бол гэгээр л харагдана гэт. Тийш очих юм байна. Байх юм байна гэж харагдаж. Та байж болох юм байна. Энэ бол ер нь ихтэй бидний зөв миний бодлоор бол их нарийн юм байна. Гэхдээ миний бодлоор ч их нарийн гэж юм. Зүгээр энэ бол ихтэй зүгээр орчин үеийн шинжлэх ухааны юунуудаас ч аваад үзсэн гэсэн энэ бол тийм бүр нэг тэнэгрэл биш байгаа юм л да. Тэнэгрэл бол биш. За баярлалаа.